За өнөөдрийн сайхан өдөр бид бүхэн одоогоос 2500 жилийн өмнө Бурхан багш бидний бидний одоо ирсэн байгаа энэ энтхийн хөрөө улс гэж одоогийн энтхийн Дели хотын ойролцоо байгаа Харьяана мужийн энэ нутаг бол 2500 жилийн өмнө бол Бурхан багшийн үед бол Хөрөө гэдэг улс байсан. Хөрөө гэдэг улсын Камма Садхамма нэртэй хотын энэ одоо байсан газар энд ирээд ингээд одоо энэ сайхан Камма Садхамма нэртэй энэ газар Бурхан багш өөрийнхөө сургаал ном одоо айлдсан чухал судруудаас хамгийн чухалд ордог Махасатипатан судрыг айлдсан энэ сайхан газар өнөөдөр хөрөлцөн ирээд байж байна. Тэгэхээр энэ газар бол Бурхан багш тэр одоо 90 Каммас одоо Махасатипатан судар бол эхнээсээ л айхтар маш бяцлаглалын маш чухал одоо зүйлүүдийг тайлбарлсан, ярьсан. Одоо өөрөөр хэлбэл бяцлал нэлээд асар гүнзгийрсэн хүмүүс зориулсан ийм сайхан судар байдаг учраас энэ сайхан судрыг энэ газар дээр одоо 2500 жилийн өмнө байсан Хөрөө гэдэг улсын Камма Садхамма нэртэй тусахныг сонгосон нь бол асар их учиртай. Яагаад гэвэл энэ одоо Хөрөө гэдэг улс бол эртний энтхийн одоо тэр олон 16 одоо гол улс орнууд дотроос Хөрөө улс бол асар их ном асар эрт дээр үеэсээ дэлгэрч байсан. Бүр Хөрөө Дhamma гэдэг хүртэл нэрээр алдарсан. Хөрөө улсын ном өөрөөр хэлбэл номыг одоо байгалийн хуулийг тийм ээ энэ нутгийн хүмүүс бүр эрт дээр үеэсээ олон одоо бурхтаар дамжуулна одоо Шилаг маш их сахижирсан ийм сайхан орн байдаг. Тэгэхээр энэ сайхан газар бол Бурхан багшийн Махасатипатан судрыг одоо айлдсан ирсэн шалтгаан нь энэ нутгийн хүмүүс одоо төрөлхийн олон одоо үе дамжуулаад олон одоо бурхад дамжуулаад сахижирсан гайхамшиг сайхан орн учраас энэ газрыг сонгож энэ нутгийн хүмүүс сахил сайн суйртай байна гэдэг чинь Шила Самади дараачийн зөвлөлүүдийг нь сурахад бол их амархан байдаг учраас энэ газрыг сонгож энэ одоо Бурхан багшийн айлдсан 84,000 одоо номын цогцод дотроос хамгийн чухал болох Махасатипатан судрыг бол энд айлдсан байдаг. Тэгэхээр ер нь одоо сударт уншиж байхад ялангуяа Бурхан багшийн урт төрлийн цадгуудыг уншиж байх үед бол Бурхан багш энэ Хөрөө улсын бас хаанаар одоо төрж байсан тухай гардаг. Тэгэхээр Хөрөө Дhamma гэдэг одоо нэг алдартай бас нэг түүх нь яг тэр энэ Хөрөө улсын хаанаар одоо бодисод байх үед нэг төрөл аваад хаан болоод төрсэн байх үеийн бас нэг үйл явдал гардаг. Энэ одоо Хөрөө улсын дэргэлдээ байдаг Калинга гэдэг улсууд их гарч одоо бороо орохой байлж тэрнээс болж одоо тариа нугаа авч чадахгүй иймэрхүү хүнд байдалтай орж ямар нэгэн өвчин эмгэг гарах үед одоо тухайн нутгийн одоо ард иргэд хаандаа хэлээд Хөрөө улсаас ном залж ирье. Хөрөө улсын одоо хаад хийгээд одоо ард түмэн тэрчгээр одоо Хөрөө улсынхаа номыг дагдаг. Тэр номыг дагуул одоо бид бүхэн энэ тэр сайхан буйнаараа энэ одоо ган гарчиг бүх юм арилж өвчин эмгэгийг арилж бүх энэ одоо улс орныхан одоо сайхан болно гэдэг юм хэлээд тэгээд тэр улсын элчийг одоо Хөрөө улсын хаанд явуулж одоо уулзуулсан. Тэгээд Хөрөө улсын хаантай уулзаад та бидэнд одоо Хөрөө улсынхаа номыг өгөөч. Энэ Хөрөө улсын номыг хэлээд нь 5 сахилыг хэлээд байгаа. Та өөрөө 5 сахилыг одоо маш сайхан сахидаг. Тэр сайхан 5 сахилаа одоо өөрөөр 5 сахил сахиж байгаа хүн, цэвэрхэн сахиж байгаа тэр хүнээс тэр 5 сахилыг авч ээж тэр жинхэнэ ёсоороо тэр Хөрөө улсын цэвэр номд амждаг юм аа. Тийм учраас та одоо нэгдүгээр тийм 5 сахилаа бид нар тайрлаач. Тэгээд тэрийгээ сайхан одоо цаасан дээр 5 сахилаа биднэрт бичээд өгөөч. Тэрийг чинь бид нар одоо бичиж аваачаад одоо хаан тэргүүтээ асах болоод одоо Калинга улсын ард түмэн бид нар бүгдээрээ даах болно гэд. Тэгээд хаантай уулзсан хаан уг нь бол би 5 сахилаа сахидаг байсан. Тэгвэл би нэг юмнаас эмзэглэж байна. Би одоо нэг өдөр одоо ном сум харваж тийм ээ бай харваж агаад нэг сум алдаад сум маань одоо яваад тэр нууранд унсан. Нууранд унаад унсан тэр харвсан сумууд дотроос нэг сум нь бол дээшээ хөвж гарч ирээгүй. Магадгүй тэр доошоо ороод загас оноод тэр загасны жингээс болоод тэр одоо юу н сум бол дээшээ гарч ирээгүй байсан байж магадгүй.
Тэгэхээр би бол тэр яг загас онсног үг мэдээгүй. Тэгтээ тэр сум магадaltaй ямар нэг загас юм уу ямар нэг амьтан алаад тэрнийхээ жингийн нас болоод дахиж хөвж гарч ирээгүй. Тэгэхээр би одоо амьтан алсан гэсэн сахилаа алдсан байж магадгүй учраас биний сэтгэл миний одоо сахил цэвэр биш гэж би бодож байгаа. Тийм учраас би одоо чамд энэ сахилаа одоо өөрөө цэвэр биш учраас энэ 5 сахилыг одоо цааш чамд өгөх боломжгүй гэдэг. Тэгэхээр нь одоо өөр одоо хинээс авах уу гэсэн чинь манай ээжтэй очиж уулзаа гэдэг. Ээжтэй нь очиж уулзсан. Тэгэхэд ээж нь бас ингэж хэлсэн. Уг нь бол би 5 сахилаа бол одоо нүдийн цэцгийн юмд маш сайн сахидаг байсан. Тэгвэл нэг алдаа би бас гаргасан гэж өөрийгөө бодож байгаа. Тэр нь юу гэхээр одоо өөр улсын хаанаас одоо 2 сайхан бэлэг ирсэн. Тэгээд тэр нь юу гэхээр одоо хаан болсон хүүгийн эхнэрт тийм ээ одоо хатан одоо хүүгийн эхнэрт нэгийг өгнө гэж бодоод нөгөөх нь хунтайж болсон нэг 2 хүүтэй байсан. Хунтайж болсон хүүгийнхээ эхнэрт нэгийг өгнө гэж бодсон. Тэгэхдээ илүү сайхныг нь хатанд нь өгнө гэд нөгөө одоо жоохон тэрнээс илүү үн багтайг нь болохоор тэр юуныхаа хунтайж хаан болоогүй байгаа. Тэр хүүгийнхээ эхнэрт өгье гэж бодсон. Тэгэхээр би 2 бэрээ жоохон ялгсан болсон. Өгөөгүй шүү дээ. Тэгсэн мөртөө тэрийгээ би алдаатай одоо тэр бодол маань одоо сэтгэлдээ тийм ботсон тулд учраас би бас тэр одоо 5 сахил алдсан болов уу гэж би бодож байна. Тэр одоо гимээсээ болоод би энэ миний сэтгэл бас тэр гимнээс болоод сахил алдсан гэж бодож байгаа учраас чамд одоо энэ сахилыг өгөх боломжгүй байна гэх. Тэгээд дараачийн хүн дээр очисон хатан дээр очисон. Нөгөө хааны хатан дээр очисон. Тэгсэн чинь хатан бас одоо та надад одоо сахилаа сайн сахидаг хүн сахилаа цаасан дээр сайхан алтан цаасан дээр ингээ бичээд өгөөч гэсэн. Тэгсэн хатан бас хэлсэн. Нэг өдөр ингээ цанхаар хараа зогсчод л хаан хатан хунтайж дүүтэйгээ ингээ хамтдаа мориад унаа явж явах үед нь би бас нэг сэтгэлдээ тэр хунтайжийг яасан үсгэлэнтэй сайхан залуу вэ гэж нэг төрөг хором би над минь сэтгэл тийм бодол үүссэн. Тэр бодлын гимээс болж би бас сахилаа алдсан болов гэж би боддог учраас би сахилаа амар нарийн жижигхэн юмд гимшиж байгаас тэр чинь нэрээсээ тийм ээ тэгээд одоо би чамд өгч чадахгүй гэж одоо хэлсэн байна. Одоо хатан бол чи хунтайж дараа очоо. Хунтайж надаас илүү цэвэрхэн байгаа. Ямар нэг алдаа гаргаагүй байгаа гэж утсан. Тэгсэн хунтайж бас мөн надад бас жоохон гим байж магадгүй гэж би бодож байна. Тэр нь юу гэхээр хаяа хаан хунтайжийг дууддаг. Хунтайж ингээ тэрэгэн дээр одоо алтан жөөзөн дээр залгадаад ингээ ирээд эрэхтэй хэрвээ тэр хааны ордонд хонхоор болвол одоо дотор байгаа өөрийнх нь барьж явсан зүйлээ бариад одоо ингээ ордог. Тэгэхээр нь тэр одоо юугаар нь бол тэр өөрийнх нь хөтөж тэргүүтээ бие хамгаалагч нар бол хонохж байгаа юм байна гэдгийг мэдээд ингээд явцдаг. Тэгээ маргааш өглөө нь одоо нар гарахаас өмнө ирээд эрт одоо ирж авахаар ирдэг юм ойлтой байсан. Тэгтэл тэр өдөр одоо эрэхт нь бол бороо ороогүй байсан. Тэгээд юмаа орхиод тийм гарч ирнэ гэдэг бодолтойгоор орхиод одоо орсон чинь удалгүй бороо ороод эхэлсэн. Бороо ороод эхлэнгуут нь хаан бол ийм бороотой ийм одоо шуургатай ийм үед битгий гараа энд хончих гэж хэлээд хонуулсан. Тэгээд хаан хунтайж бол нөгөө гадна байгаа харуул хамгаалтын хүмүүсийг мартаад хончихсон. Тэгээ өглөө болсон чинь өө хэдэн гадаа байж исэн. Тэгэхээр би тэр хэдэд одоо гарч ирэхгүй гэдгийг хэлэхгүйгээр одоо тэдний гадаа хонуулсан. Миний гин болсон гэж бодож байгаа. Тийм учраас миний гэх мэтэр тэгэхээр энэ Көрөн улсын хаан хатан тэргүүтээ ард иргэд ямар гайхамшигтай бодтоор амтан алчаагүй. Бодтоор худал хэлчээгүй. Бодтоор хулгай хийчээгүй. Тэгсэн мөртлөө тэр жижигхэн гимүүдийг хүртэл бас 5 сахилынхаа одоо гэж тэгж айхтар гимшиж яах гэдэг чинь бодтоор бол 5 сахилыг ерөөсөөс алддаг хүн нэгч байхгүй байсан байна шүү дээ. Тэгэхээр хаан тэргүүтээ ийм хүмүүс нь тэгээ ард сард хүртэл ингэ сайхан 5 сахил цагтдаг учраас тэр сайхан буйныхаа үрээр бол одоо үржил шим сайтай тарай ногоо сайхан ургадаг улс оронд ямар нэгэн одоо гэмт хэрэг гардггүй гэмт хэрэг гардггүй юм чи ямар нэгэн шоронд одоо хүмүүсийг хорих асуудал гардаггүй бүр дээр үед бол ярьдаг шүү дээ. Хамгийн одоо ихтэй л нэг 15 хоногийн л ялтаа хүмүүс хаяа нэг гардаг байсан гэж байгаа. Тэгэхээр юу бүр бодитоор бол тийм одоо амтаа алсан худал хэлсэн хулгай хийсэн үйлдэл хийдэг хүн бараг байхгүй. 15 хоногийн ял авсан хүнийг бол ямар их нүгэлтэй хузар муу хүн бэ гэж үздэг байсан гэж байгаа. Тэгэхээр эрт дээр үеийн одоо тэр Көрөө ялангуяа бидний одоо сууж байгаа энэ Көрөө улс бол тийм ариун
дагшин улсууд амьдардаг байсан учраас энэ орн маш сайхан амар амгалан байсан. Тэгээ энэ газар дээр бол Бурхан багш энэ одоо Махасатипатан судрыг сонгож айлдсан юм аа гэдэг. За тэгэхээр яг одоо бидний сууж байгаа энэ сайхан газар бол одоо 2500 жилийн өмнө Бурхан багшийн одоо энэ Куру улсын Камма Садхамма нэртэй энэ тосгон энэ хотод ирээд яг энэ газар дээр одоо дамнараа одоо хувргуудаа цуглуулад ер нь тэгээд Бурхан багшийг ямар нэгэн гайхамшигтай сайхан судар ном айлтгах гэж байгааг ингээд тэнгэрт хүртэл мэдээд олон мянгаараа тэнгэр брахманаар хүртэл ингээд дагаад өөрөөр хэлбэл сонсож байгаа хүмүүс байхаас гадна бас шавнар ламнар хувргууд одоо эгэл хар хүмүүс байхаас гадна тэнгэр бурхад хүртэл одоо айлдах байгаа судар нь бол гайхамшигтай сайхан судар байвал одоо олуулаа дагаж ирж тэнгэрүүд бол окторгууд ингээд суучдаг. Ер нь тэнгэрүүдийн бол асар том биетэй боловч яг Бурхан багшийг ном сонсоход ирэхээр асар олуулаад цугладаг учраас биеэ бүгдээр жижигхэн болгоод окторгоо суудаг байсан гэж байна. Тэгэхээр энэ сайхан газар бол Бурхан багш энэ судрыг айлтах гад ирсэн. Энэ сайхан газар ирэхдээ ягаад энэ газрыг яагаад сонгосон бэ гэхээр нэгдүгээр энэ судрыг айлдж байгаа эхний хэсэгт бол Шилагийн тухай Бурхан багш ерөөс айлдах шаардлагагүй байсан. Яг тэгэхээр энэ нутгийн хүмүүс тэрчгээр 5 сахил сахидаг, 8 сахил сахидаг Шила сайтай ийм арт түмэн учраас Шилагийн тухай айлдах шаардлагагүй. Тийм учраас шууд одоо самади випашнагийн тухай энэ судрыг айлдаад ингээ явсан юм аа. Тэгэхээр Махасатипатан судар бол маш их гайхамшиг сайхан судар. Энийг бол ямар хүмүүс ойлгох вэхээр бяцлагалд олон удаа суусан. Тийм ээ? Шила сахилын сайн хүмүүс бяцлаглаа хийгээд самади анапана випашна бяцлаглаа хийгээд бяцлаглан сайжирсан хүмүүс бол энэ бяцлаглын судрыг уншиж ойлгож энэ судар яг тэр энэ судрын зүгээр нэг одоо өгүүлбэр нь бяцлаглын нэг шат байхгүй юу? Тэгэхээр ингэж одоо хураангуугаар энэ өөрөөр хэлбэл тухайн шатанд орцсон хүмүүст бол ойлгомжтой шүү дээ. Олон юм яриад байхгүй. Нэгхэн шат үг хэлэхэд одоо бол банк шатны тухай ярьж байгаа юм байна. Одоо бол тэрний дараачийн шат нөгөө нэг Пашна бяцлал хийж байгаад 10 шат гардаг тухай Саяж Убахины номдор гардаг шүү дээ. Тэгэхээр тэр Пашна бяцлал хийж явах үед мэдрэгддэг банк тэргүүтээ 10 шатны тухай энэ судар дээр ингээд тестарал нь ингээд айлддаг. Учираас энэ Шила сагсан бяцлаглаа сайн хийсэн хүмүүст бол их ойлгомжтой байдаг юм аа. Тэгэхээр энэ судрыг энэ газар одоо Бурхан багш айлтсан учраас энэ газар суугаад одоо хийгээд ирээдүйн Пашна бяцлагч нартаа Монголын бяцлагч нарт зориулаад Махасатипатан судрыг тухай та бүхэнд товчхон хэлье. Махасатипатан гэдэг нь маха гэдэг нь их гэсэн үг. Сати гэдэг нь мэдхүү. Тийм ээ? Мэдхүү гэдэг нь агшин хорон бүр. Яг одоо бие хийгээд бидний сэтгэл донд бие сэтгэл хоёрын хооронд болж байгаа үйл явдлыг агшин хорон бүр мэдхийг хэлж байгаа. Паттана гэдэг нь тэрийг тогтоох. Өөрөөр хэлбэл агшин хорон бүр нэг бол анапан хийж байгаа бол агшин хорон бүр амьсгалаа алдалгүй мэдсээр байх. Тийм ээ? Тэрийг бол анапаныг мэдж байгаа. Анапан сати. Випашнаг бол агшин хорон бүр биеинд үсэж байгаа мэдрэмжийг мэдж байгаа мэдэх нь бол тийм ээ? Випашна сати болох нь шүү дээ. Тэгэхээр энэ газар бол Махасатипатана гэдэг судар. Яагаад Махасатипатана гэдэг үгийг хэрэглэсэн бэ гэхээр одоо Бурхан багшийн айлдсан одоо судрын аймаг дотор Сатипатана судар гэдгээр нэг судар байгаа. Махасатипатана гэдэг бас нэг судар байгаа. Тэгэхээр энэ Махасатипатана гэдэг нь болохоор илүү дэлгэрэнгүй урт судар байх нь шүү дээ. Тийм учраас маха гэдэг үг хэрэглэсэн бай. Их судар гэдэг. Дэлгэрэнгүй гэдэг нь утгаар нь. За тэгэхээр энэ Махасатипатан судар гэдгийг одоо үгийг нь бол та бүхэн ингээд ойлголоо. Тэгэхээр энэ судрыг одоо сударт гардаг эвам мэ суттан би эвам гэдэг нь би гэсэн үг, ингэж гэсэн үг, мэ гэдэг нь би гэсэн үг, суттан гэдэг нь сонссон. Би ингэж сонссон юм. Экан самаян гэдэг нь экан гэдэг нь нэг гэсэн үг. Самаян гэдэг нь удаа. Нэг цагт, нэг дор энэ утгаар бол нэг удаа гэсэн үг. Пагава гэдэг нь Бурхан багш тийм ээ. Пагава гэдэг үгийн утга нь бол та бүхэн мэдж байгаа. Пагава гэдэг нь уур хилэн, хөсөл шунал тийм ээ. Мухаг энэ гурван хорыг устгасан гэдэг утгаараа Пагава. Пагава гэдэг нь одоо төвдөр бол жомдон дэ гэдэг тийм ээ. Энэ бол ус ялж төгсөн өгчгсөн гэж манайхан орчуулдаг. Тэгэхээр энэ одоо уур хилэн, хөсөл шунал, мухаг гурвыг устгасан хүн гэсэн үг тийм ээ. Пагава Курусо вихарати. Куру улсад заларч байлаа.
Тэгээд хаана нөхөр камма саддамма наама камма саддамма нэртэй наама гэхэр нэртэй Курунын Нигamo. Куру гэдэг нь Куру улсын гэсэн утгаар Курунын Nigamo хотод тийм ээ. Хот тосгонд гэсэн үг тийм. Тэгэхээр энэ одоо эхнээсээ та нар одоо Махасатипатар судрыг ингээд уншиж явах үед эхнээсээ ингээд сайхан үг болгоныхын утгыг сайхан тулгаад явандаа болвол энийг бүр цээлж хэрэгтэй. Эвамме соттон экан саммям пагва курусо вихаратти камма саддамма наама Курунын Nigamo. Энийг бол тогтоогоод цээлжээд авчих хэрэгтэй. Эхний хэсгийг энэ үгдийг бол. За тэгэхээр Курун тадар тэнд гэсэн үг. Ко тэр пагва бурхан багш тийм ээ. Биккун аамантеси. Бикку гэдэг нь хуваргуудад аамантеси хандан хиллээ гэсэн үг. Юу ч хэлсэн бэ гэхээр биккавоти гэж хуваргуудаа хэмээн. Бурхан багш хуваргуудад хандан биккаводыг нь хуваргуудаа хэмээн өгүүлжээ гэсэн үг тийм ээ. Тэгэхэд нь хуваргууд яасан нь баданте ди. Эрхэм дээдсэ хэмээн. Баданте гэдэг нь баданте гэдэг үгийн утга нь болохоор одоо гайхамшигын дээдэнд хүрсэх хамаг одоо сайн бүхний оргилд хүрсэн гэсэн утга. Тэгэхээр одоо гэгэрсэн бурхан багш нарыг яах нь баданд гэж одоо ялангуяа лам хүмүүсийг ч гэсэн одоо сүүлийн үед баданте банте гэж хэлдэг, бадантеж гэж хэлнэ. Тэгэхээр энэ нь болохоор эрхэм дээдс одоо сайн бүхний оргилд хүрсэн одоо багшаа гэсэн утгаар хэлэргэлж байгаа. Баданте ди бардан эрхэм дээдсэ хэмээн Тэ бикку тэргээр хуваргууд пагвато бурханд бажжассоосон хариу хэллээ. Тийм ээ? Эрхэм дээдсэ хэмээн хариу хэллээ. Пагва этад воожа. Тэгэхэд нь бурхан багш тийм ээ? Этад ин воожа гэдэг нь өгүүллээ, айллаа гэсэн үг. За тэгэхээр энэ дараачийн одоо энэ өгүүлбэр бол их маш чухал байгаа. Энэ одоо бурхан багш өөрийнх нь одоо айлцсан одоо ялангуяа випашна бяцлал хийж байгаа хүмүүс, випашна бяцлалд олон суусан хүмүүс бол энэ дараачийн энэ өгүүлбэрүүдийг маш сайхан анхааралтай сонсож бас мөн одоо үг болгоны утгыг ойлгоод бас цээжилж хэрэгтэй, файлыгаар нь цээжилж хэрэгтэй. Энэ нөхөр экаяно аян биккаве магго гэж. Экаяно гэдэг нь цорын ганц гэсэн үг шүү. Экаяно аян энэ биккаве хуваргуудаа магго энэ зам мөр бол цорын ганц зам бөгөөд тэр нь ямар зам бэ гэхээр сатанан бисудия амьтдын сэтгэлийг ариусгадаг. Соке паридеманан самматикамая ойлох, гойноглох, зов шаналх тэр бүхнийг огт юу ч үлдээхгүйгээр устгадаг. Дукка доо манассаанан аттангамая зовлон шанал биехийгээ сэтгэлийн шанал зовлонг аттангамая гэдэг нь юу ч хөөгээр арилгадаг. Няяс адигамая билгүүнийг төгс болгодог. Ниббанасса саччикирэяя. Ниббана гэдэг нирваныг саччикирэя гэдэг нь элтэд оноход хүргэдэг. Тэгэхээр ийм одоо амьтдын зовлон устгадаг, сэтгэлийнхэн ариусгадаг тийм ээ. Зовлон шаналыг юу ч устгадаг. Энэ цорын ганц зам нь юу вэ? Юу хэлээд байна гэхээр ядэдан чаттаруу сатипаттана. Нөгөө мэдхүүг тогтоох энэ дөрвөн сатипаттан бол одоо гэгэрл ариусалд хүрэх бүх зовлон арилгадаг цорын ганц зам шүү гэж. Тэгэхээр энэ бурхан багш бол энэ бол өөрөөр хэлбэл бяцлаглыг эхлүүлэх олон төрлийн арга байх боловч яг явандаа хүрээд тийм ээ гэгэрэлд хүрэх хамаг зовлонгоос арилгах бүх үйл яврыг устгах там бэрдийн одоо хамаг одоо өөрийгөө зовж ирээдүйд зовчих болоо гэж айж байгаа тэр бүх үйл яврыг устгахын тулд устгах ганцхан л арга байгаа шүү. Эннээс өөр арга байхгүй шүү. Энэ замаар явж ижил тэр бүхэн чинь арилна шүү гэж хэлээд байна шүү дээ. Тэр нь юу гэхээр энэ дөрвөн сатипаттана тийм ээ одоо агшин хорон бүрийг мэддэг энэ дөрвөн одоо арга байх нь шүү дээ. Дөрвөн арга. Энэ дөрвөн аргыг хэрэглээд одоо мэдхүүр агшин хорон бүрийг мэддэг сатигаан тогтоочих юм бол энэ сатипаттан бүх зовлонгч нь арилгана гэдэг хэлж байгаамаа. Чаттаруу аль дөрв бэ? Катамо аль чаттаруу гэдэг нь дөрв гэсэн. Аль дөрв вэ хэмээвээс ида энд хуваргуудаа биккаве хуваргуудаа тэгээд бикку каё анапасси вихарати атапи сампажано сатима
винея логе абича дооманассан. За энийг яг ижилхэн дөрвөн үг давтагдана. Мөн веднасу ведна анупасси вихарати атапи сампажано сатима житте житта анупасси вихарати атапи сампажано сати마 винея логе абича дооманассан. тэгээд 담메에서 담마나 파세 비하라티 아타피 삼파자노 사테마. Тэгэхээр энэ дөрвөн сатипатан гэдэг одоо энэ өгүүлбэрийн одоо дахиад би тайлбарлах хэрэг гае гэдэг нь биенд гае анапассе биенд биеийг дагна випашана хийдэг гэсэн үг. Бүр дагна хардаг гэсэн үг тийм ээ. Анапассан хардаг харна орш вихарати гэдэг нь оршдог тийм ээ. Биенд биеийг даган харж оршихдоо яадаг вэхээр ямар маягаар оршдог вэхээр атапи ингэж биеийг даган харж бавшнаа хийгдэх хүн ямар байх хэвээр атапи хичээл зүтгэлтэй байдаг. Яг биеийг даган харъя. Биенд дүүсэж байгаа биеийг дагаад ингээд ажиглаад явъя гэдэг хичээл зүтгэлтэй байх хэвээр. Атапи сампажано ингээд ажиглаад явж байхдаа яах нь бэлгүүнтэй байх хэвээр. Сампажано гэдэг нь төгс бэлгүүнтэй. Мөнгөсөн бэлгүүнтэй. Бэлгүүнтэйгээр ажиглах нь шүү. Зүгээр нь бие дагаа хараад явах нь биений хөдөлгөөнийг зүгээр ингээл хөдөлж байгаа маягта биеийг хөдөлж хөдөлгөөний дагаа харахгүй нь шүү. Биеийг хөдөлгөөнийг харахтаа биенд үүсэж байгаа мэдрэмжтэйг нь хараад мэдрэмжийг мөнгөсөн бэлгүүнтэйг ингээд сампажанотагаар хардаг. Сатима агшин хорон бүр тэр биений хөдөлгөөнийг сатима гэдэг нь агшин хорон бүр мэджээдэг. Винее логе винее гэдэг нь орхих гэсэн үг. Логе гэдэг нь энэ бие дотор. Логе абиджа гэдэг нь одоо хүсэл шунал дооманасан гэдэг нь уур хэлнэ. Тэр биенд дагаж бяцлаж байгаа хүн яах нь эдгээр хичээл зүтгэлтэй байдаг. Хоёрдугаар мөнгө хүсийн бэлгүүнийг нэг хоромж алдахгүй байдаг. Тэгээд агшин хорон бүр биенийхээ даган мэдэрч яадаг, сатима байдаг. Тийм ээ, дестраллаараа мэдэрч явах нь шүү дээ. Яг дестраллаараа дагаад биенээсээ ингээд салахгүй явж яадаг. Тэгээд ингээд бяцлал хийж явахдаа яа нь энэ биеийн дотоод ертөнцид байгаа зүйл өчөөхөнч уур хилэн байхгүй. Хүсэл шунал байхгүй. Яагаад гэвэл мөнгө хүсийн бэлгүүнтэй байгаа учраас уур хилэн үүсэх ямар ч боломжгүй, хүсэл шунал ямар ч үүсэх боломжгүй. Ийм байдаг байх нэ. Өөрөөр гая анапассана гэдгийг одоо энэ дээр тайлбарлалаа шүү дээ. Дараачих нь бол ведна анапассана. Дараачих нь житта анапассана. Дараачих нь одоо дамма анапассана. Тэгэхээр биенд үүсэж байгаа мэдрэмж одоо тэгээд гая гэдэг нь бие тийм ээ. Ведна гэдэг нь мэдрэмж. Тэгэхээр биенд үүсэж байгаа мэдрэмж мөн дараачих нь болохоор сэтгэл, житта гэдэг нь сэтгэл, дамма гэдэг нь сэтгэл үүсэж байгаа зүйлийг хэлж байгаа. Сэтгэл үүсэж байгаа номыг дамма гэдэг. Тэгэхээр энэ дөрвөн сатипатана гэдэг ингээд хэлээ. Бид нар одоо 10 хоногийн хугацаанд ингээд бяцлал хийдэг, биеигээ ажигладаг тийм ээ. Биеийг ажиглана гэдэг чинь энэ ингээд нөгөө бяцлалыг ингээд дөрвөн талаас нь харж тайлбарлаад байгаа байхгүй. Биеийг ажиглана гэдэг чинь биенд үүсэж байгаа мэдрэмжийг ажиглаж байгаа. Тэгэхээр биенд үүсэж байгаа мэдрэмж хоёр нэг байх нь шүү дээ тийм ээ. Нэг зоосны хоёр тал байх нь шүү дээ. Биеийг ажиглаж биенд үүсэж байгаа мэдрэмжийг ажиглаж байгаа. Мэдрэмжийг ажиглана гэдэг чинь биеийг бас мэдэрч байгаа шүү дээ. Энэ чинь нэг юмны хоёр тал байгаа. Тэгсэн мөртлөө эн чинь нэг гүгээр бие гүгээр мэдрэмж оршихгүй, мэдрэмж гүгээр бие оршихгүй шүү дээ. Тэгэхээр ялвал энэ гая тэг ведна хоёр бол нэг юмны хоёр тал байна. Тэгвэл нөгөө нь сэтгэл байгаа. Мэдээж сэтгэл янз бүрийн юмнууд үүсэж байгаа шүү дээ. Сэтгэлийг мэдэрнэ гэдэг бол сэтгэлд үүсэж байгаа ямар нэг уур уцаар хүсэл шунал мунхаг янз янзын зүйлээр нь одоо сэтгэлийг мэдэрнэ шүү дээ. Түүнээс сэтгэлийг харахтаа сэтгэлд үүсэж байгаа зүйлээр нь мэдэрнэ. Тэгэхээр житта сэтгэлд үүсэж байгаа дамма гэдэг бол бас мөн сэтгэл дотор үүсэж байгаа зүйл. Энэ бас мөн сэтгэлийн хоёр тал байна. Биеийг сэтгэлийг яаж мэдэх вэ? Сэтгэл үүсэж байгаа зүйлээр нь мэдэрнэ. Сэтгэлд үүсэж байгаа зүйлийг юу гэхээр сэтгэлээр нь мэдэрнэ. Энэ сэтгэлд үүсэж байгаа зүйл чи үүсэж байгаа шүү дээ. Энэ хоёр салахгүй нэг хоёр тал юм аа. Тэгэхээр энэ дөрвөн сатипатана байдаг юм аа. Тэгэхээр одоо дөрвөн сатипатана яг ингээд задлаад явхад дөрв боловч эцэстээ випашна бяцлал сайн хийдэг хүмүүс бол юу ойлгодог вэ гэхээр за биеийг ажиглаж гэн биенд үүсэж байгаа мэдрэмжийг ажиглаж байна. Ойлгомжтой байна. Биенд үүсэж байгаа мэдрэмж. Биеийг мэдэрч байна. Бие мэдэрч байна гэдэг чинь мэдрэмжийг мэдэрч байна гэдэг чинь биеийг мэдэрч байна. Энэ хоёр бол салахын аргагүй нэг юмны хоёр тал байна. Сэтгэл бас сэтгэл үүсэж байгаа ном хоёр. Одоо энэ болохоор бие сэтгэл гэдэг хоёр тустай юм шиг одоо мэдрэгдэж байгаа боловч эцэстээ бас энэ хоёр мэдрэмжэн дээр ирж уулздаг гэдгийг туршлагатай бяцлахснаар бол мэдэрч байгаа. Яг тэгэхээр сэтгэлд үүсэж байгаа биеийг
мэдрэмжээр нь мэдрээд одоо мэдэрч болж байгаа бол сэтгэлийг бас яаж мэдэрч болох вэ гэхээр сэтгэлд үүссэн юм бүхэн биед мэдрэмж үүсгдэг. Сэтгэлд уур хилэн үүсэх үед биед халуун юм уу хүйтэн мэдрэмж үүсдэг. Тийм ээ. Тэрнтэй адилхан сэтгэлд айдас бий болоход биед чичирхийлсэн, тийм ээ, долгион мэдрэмж бий болдгоо. Тэгэхээр энэ сэтгэлийг одоо ерөнхийдөө хэлбэл мэдрэмж гэдэг мэдрэмж дээр ялангуяа одоо энэ Гоенка багшийн одоо заасан Сайжо Бокэний одоо бидний одоо уламжилж байгаа энэ бяцлаглалын уламжил бол Бурхан багшаас заасан бяцлаглалын жинхэнэ цэвэр уламжил гэдгийг бол энийгээр баталдаг юм аа. Энэ юу гэхээр бие сэтгэл хоёрыг хоёулаа мэдрэмжийг чи ажиглаад биенд үүсэж байгаа мэдрэмжээс салахгүй байна гэх юм бол дөрвөн сатипатан дөрвөлээ мэдрэмжэн дээр ирээд нийлдэг учраас. Мэдрэмжийг мэдэрч яах гэдэг чинь мэдрэмжнээс салахгүй байна гэдэг чинь биенээс үүсэж байгаа мэдрэмжийг мэдэрч чинь сэтгэлээс ирж байгаа мэдрэмж сэтгэлийн үүссэн сэтгэл хийгээд сэтгэлд үүсэж байгаа номтой холбоотой мэдрэмжийг ч гэсэн биенд үүсэж байгаа мэдрэмжийг мэдж яхад илэрцээр нь бариад авдаг. Биеийг ч мэдэрч болно, бие хийгээд биенд үүсэж байгаа мэдрэмжийг мэдэрч яах гэдэг чинь бие сэтгэл хоёроос нөлөөлж байгаа нөлөөллийн одоо өөрөөр хэлбэл яг нь бидний одоо өөлийн үр санкара бидний сэтгэлд үүсгэсэн одоо олон төрөлд хийсэн үеийн үр чинь яа биен дээр мэдрэмж болж нэг илэрдэг байх нь нөөхөн сэтгэлд үүсэж байгаа ном болж илэрдэг байх нь шүү дээ. Тэгэхээр сэтгэл заримдаа хүмүүс хямртдаг. Заримдаа та нар мэднэ бяцлал хийж ятал биен дээр амар хэцүү мэдрэмжүүд гарч ирэл. Заримдаа сайхан таатай мэдрэмж үүсэл. Заримдаа юу ч мэдрэмж мэддэхгүй болчдөг. Энэ мэдрэмжүүд сайхан муухай мэдрэмж хийгээд мэдрэмж мэддэхгүй байгаа энэ нөхцөл байдлыг вөхөр нөгөөс бидний хийсэн үеийн үр чинь биенд мэдрэмж болж илэрч байгаагаар нэг илэрч байгаа нь шүү дээ. Мөн сэтгэлд хийсэн бидний үеийн үр нэг заримдаа яадаг вөхөр сэтгэлийг хямрааж үүсдэг. Сэтгэл таагүй бодол өөр хилэн хүсэл шунал гэх мэт янз юм. Тэгэхээр тэр таагүй байдал маань бас бяцлал саадуулдаг шүү дээ. Тэгэхээр тэр үед ухаантай хүн яах ёстой гэхээр тэр сэтгэлийн хямралыг дагаж явах биш, тэр сэтгэлийн хямралын үүсгэж байгаа мэдрэмжийг нь барьж аваад тэрэн дээрээ мөнхө сатима саатапи сампажано сатима байчих юм бол тэр мэдрэмж ажигнда мөнгө ус гэдэг ойлголтоор ажиглаж ядал аянд дуусна. Тэнгуут тэр сэтгэлд үүссэн тэр үеийн өрийн илэрцээр нь биенд үүсэж байгаа мэдрэмжээр нь барьж авчихна шүү дээ. Түүнээс биш яг сэтгэлийг сэтгэл тусад нь барьж авах бол хэцүү. Одоо энэ дээр энэ дөрвөн сатипатана гэдэг бол энэ зөвхөн одоо дөрвөн сатипатаныг ингэж тайлбарлаж байгаагаар энэ бурхан болсон энэ гайхамшигтай хүн бол ямар гайхамшигтай супер сайентист ямар гайхамшигтай одоо гайхамшигтай их тийм шинжлэн судлагч агуу хүн байж вэ? Энэ хүний заасан сургаал ном бол асар гайхамшигтай системтэй. Өөрөөр хэлбэл энэ нөгөө башна бяцлалын энэ бяцлалын арга бол өстой үнэхээр одоо хорвоо дээр ийм агуу гайхамшигтай тийм мундаг одоо хүнэл энийг олж нэхээс биш ийм нарийн системийг хэрийн хүн ойлгож мэдэрч сэтгэл ингэж ажилтдаг юм байна. Сэтгэлийн хэр ингэж илэрдэг юм байна. Биен дээр ингэж илэрдэг юм байна. Биен дээр илэрхээр зөвхөн нэг биш хоёр маягаар байд юм байна. Сэтгэл дээр илэрдэг юм байна. Сэтгэл дээр илэрхээр хоёр байд юм байна. Ингэж ягаад явцын тунд мэдрэмжээр нь бариад авчихаар хоёул биений талаас ирсэн сэтгэлийн талаас ирсэн үеийн үр санкараг мэдрэмж дээр байгаа тэгш орччих юм бол биений талаас ирсэн мэдрэмж болж илэрсэн илэрцээр нь барьж аваад устгахчдаг сэтгэлийн талаас ирж байгаа мөгийг нь мэдрэмж гэдэг тэр илэрч байгаа илэрцээр нь барьж аваад устгадаг ийм гайхамшигыг олж итгэсэн бол үнэхээр одоо эгэл хүн ийм гайхамшигтай зүйлийг олж тогтоож чадахгүй гэдэг нь бол ойлгомжтой юм аа. Тэгэхээр өнөөдөр Сатипатан судард манай бяцлагч нар олон удаа суудаг боловч энэ нарийн юмыг бас сайн ойлгохгүйгээр 10 хоногийн бяцлалаа дуусах тохиолдол гардаг. Тийм учраас өнөөдөр бид нар энэ сайхан газар бурхан багшийн одоо өөрийнх нь альцсан энэ сайхан газар энэ газрын сайхан жанлавтай юм одоо газар нь одоо ирж байгаа та бүхэнтэй одоо хийгээд ирээдүйн хойч үеийн бяцлагч нартаа одоо энийг тайлбарлаж үлдээж байгаамаа гэдгийг сайхан анхаараарай. Тийм учраас Сатипатаны сударт сууж байгаа хүмүүс яах ёстой гэхээр энэ сайхан судрыг мэдээж 8 хоногийн бяцлаглалын үедээ бяцлаглалын цагтаа бол бяцлаглалаа сайн хийн. Амралтын цагуудаа энэ судар нэг маш сайн уншиж эхнээс нь бүр үг үсгээр нь ингэж тулгаж тийм ээ эвом мэ суттан гэхэд чинь эвом гэдэг нь ингэж мэ гэдэг нь би суттан гэдэг нь сонссон юм. Ер нь одоо энэ энтхийг одоо Монгол өгүүлбэрийн зохион байгуулалт энэ баг ойролцоо.
Яг л нэг одоо дистаралаараа орчуулад яг доош нь тавихад бол яг ижилхэн монгол үг гардаг. Тийм учраас бид нар энэ монгол одоо судрын юундар бол яг ингээд хадмал орчуулгаар нь хийчихсэн байгаа учраас харьцуулаад ингээд уншаад явхад бол заавал пайлын хэлний их мундаг эрдэмтэн мэрэгэн байх шаардлагагүй. Зөвхөн энэ судрыг тулгаад үсгэд л ойлгомжтой болно шүү гэдгийг та бүхэнд хэлье. Тийм учраас эхнээсээ энэ сайхан судрыг тулгаж уншаад ингээд сайн зөвхөн ойлгоорой. Тэгэхээр 4 сатипаттана байна. Гая анапассана. Энэ үгийг бүр ингээд цэйлээд авчих хэрэгтэй. Гая анапассана. 4 сатипаттанаг бол ингээд 4 гая анапассана, ведна анапассана, житте анапассана, тэгээд дамма анапассана гэдэг. Ингээд энэ 4 сатипаттанаг бүр ингээд пайлыгаар нь тогтоогоод аваад ойлгоод ингээд байчих хэрэгтэй. Тэгээд энэ дөрвөлөө сая би тайлбарлаад хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ 4 сатипаттана бяцлалыг хийж ижил хүн зовлонгоос гэтлэнэ. Одоо хүмүүс янз янзын байдлаар би гэгэрчлээ барьчлаа гэж янз янз ярьж байгаа. Ингэж энэ зам руу ороогүй бол одоо эцэстээ бурхан багш одоо дэлхийд байгаа олон мянган бяцлаглууд явж энэ рүү орж ирж ижил эцсийн зам руу хүрэн гэдгийг л одоо хэлээд байна шүү дээ. Тийм учраас Випашна бяцлал хийж байгаа, Випашна бяцлалтаа учирчсан, ялангуяа 3-аас доошгоор суучихсан ийм сериосны бяцлал хийж байгаа хүмүүс бол үнэхээр азтай. Та нар ертөнцийн байгаа олон зүйл төөрөхгүйгээр Бурханы өөрийнх нь заасан ийм сайхан шинжлэх ухааны үндэслэлтэй цэвэр жинхэнэ бяцлал дээр учирчсан явж байгаа. Би энийг бас нэг ягаан шалтгаантай ингэж хэлээд байна гэхээр одоо орчин үед одоо гадаа дэлхийн ертөнцид даяар бол ер нь одоо энэ энтхээс одоо гараад биеримд очоод энэ одоо цэвэр ариунаар хадгалагдаад ирэхэд сүүлдээ энэ нөгөө жинхэнэ нэг одоо Гоинка багш нар дамжаад ингээ яг цэвэр одоо жүдийн одоо уламжлалын багш нараа дамжаагүй одоо зарим одоо хүмүүс одоо биеримд ч гэсэн гарсан. Зүгээр одоо Махасатипаттан судрыг уншиж хагаад одоо энэ бяцлал хийж эхэлсэн. Тэгэхээр энэ бяцлаглыг хийгээд ирэхлээр яаж вэ гэхээр биеэ ажиглаад явах ингээд одоо сэтгэлээ ажиглаад явах ингээд эвлэлүүдийг хийхдээ одоо сүүлийн үед дэлхийд даяар их түгээд байгаа нэг бяцлаглын технологи байгаа. Mindfulness гэдэг бяцлал байгаа. Mindful гэдэг нь болохоор одоо юу нэ сатипаттан судрыг одоо зөвхөн судрыг уншиж байгаа хийснээс болсон алдаа. Ерөөсө биений алхаж явж байгаа хөдөлгөөний ажиглал тийм ээ. Сууж байхдаа сууж байгаагаа мэдэр, одоо алхаж явхдаа алхаж байгаагаа мэдэр, хэвтэж байхдаа хэвтэж байгаагаа мэдэргээд зөвхөн дээр судар дээр гарсныг нь дагуу одоо нөгөө цэвэр одоо багшаар дундсан амжилт байхгүй учраас ойлгохгүйгээр алхахдаа зөвхөн алхахаа мэдэрх юм байна. Тэгээд алхахтаа мэдрэхэд бол алхахтаа хөлгаар хөдөлж байгаа аажуухан тавиад бүр ингээд тогруур шиг нэг алхсан хүмүүс бяцлал хийж байгаа мэхтэй болцсон. Ийм алдаатай хэсэг байдаг. Тэгэхээр энэ алхахтаа мэдрэх нь зөв. Гэхдээ алхаж байх үедээ тэр биеийн дүүсэж байгаа мэдрэмжийг нь мэдрэх ёстой болохоос биш зөвхөн биений хөдөлгөөний мэдрэх нь бол энэ сати бол зөвхөн сэтгэлийн өнгө хэсгийн сати болж байгаа. Өнгө сати, бэлгүүнгүүг сати. Тийм учраас атапи сампажано гэдэг шүү дээ. Ингэж байгаа бол сати бол байгаа. Тэгсэн мөртлөө сампажано байхгүй сати болчихж байгаа учраас энэ алдаатай бяцлал юм аа гэдгийг одоо бяцлал сууж байгаа, бишнэ бяцлал сууж байгаа хүмүүстээ та бүхэнд хэлье. Тэгэхээр одоо за ингэж судраа цаашаа явъя. Одоо ингэж энэ дээр Гоинка одоо хүн багшийн одоо судар байгаа. Гая анапассана анапана паббан гэдэг. Одоо гая анапассана гэхлээр одоо анапана бяцлал гэдэг чинь хамраар орж гарч байгаа амьсгал чинь биений нэг хэсэг шүү дээ. Тийм учраас анапана одоо гая анапассана 4 сатипаттанагаас эхлээд гаяг биений одоо сатипаттанаг төрүүлж одоо айлтгаж байгаа учраас энэ дээр анапаны бүлэг орж ирж байгаа. Одоо ингээд гатанжапана биккаве бикку гая анапассе вихарати ховргууд минь одоо хэрхэн яаж одоо хувраг бэр биеийг винд даган мэдэрдэг вэ хэмээвэс эда биккаве энэ хуврагууд минь тийм ээ бикку хувраг бэр аранна гатова гэдэг одоо заримд одоо бурхан багш үед бол хүмүүс ойд очоод бяцлал хийдэг тийм ээ аранна гато ойд гэсэн ойд очоод тийм ээ урукка муула гэдэг урукка гэдэг модны муул гэдэг нь ёроолт модны доор очоод гатав очоод шүннэгараг шүннэгараг хоосон газар гэсэн үг. Тэр нь болохоор манай Монголд хошиг хэлээд байгаа. Ганцаар бяцлал хийдэг. Өөргөл чамаас өөр тэнд өөр хүн байхгүй байна шүү дээ. Тэнд чийл тэнэс гараа явуул тэр хоосон газар гэсэн үг. Тэгэхээр хоосон бяцлал хийдэг нам хүн газрыг шүннэгара гэдэг. Шүннэгара готова очоод
зарим хүмүүсийнх нь ойд очиж суудаг байх нь, зарим нь модны доор очиж суудаг байх нь, зарим нь шүн нэгаар, зарим хоосон одоо хошин дотор ороо суудаг байна шүү дээ. Очиж суугаад нисидати одоо суухтаа яаж суудаг? Палланган абужитва. Завил нь одоо ингээд очиж суудалт ингээд завилаад хөл гараа сайхан завилаад ингээд тэгш сайхан суудаг. Үжин гааян патин үжин гэдэг нь тэгш байла. Гааян гэдэг нь бие гэсэн. Гааян панид хаяа бие ингээд тэгш шулуун байлгаад суудаг. Паримукэн сатим патипат. Паримукэн гэдэг нь энэ одоо хамарныхаа доотлын энэ хэсгийг бол паримук гэж байна. Паримукэн энэ хамарныхаа энэ уртлын дугуйл одоо ийм одоо дугуйрхээс хагас сарны хэсгэлбэртэй энэ хэсгээр одоо хамарны доотол дээд урлын дээдлийн гурвалжин энэ хэсгээр паримукэн сатин упетапитва. Сати гэдэг нь өөрийнхөө анхаарлыг тийм ээ агшин хорон бүр мэдхүүгээ энд тавиад суудаг байх нэ. Тэгээд суу сатова ассасати. Тэрээр соо гэдэг нь тэрээр гэсэн. Суу сатова одоо мэдхүү төгөлдөр. Ассасати мэдхүү төгөлдөр яг амьсгалахта амьсгалж байгаагаа сайтар мэднэ амьсгалдаг гэсэн. Ассасати сатова пассасати орж байгаа амьсгалыг сайтар мэддэг. Сатово пассасати гарч байгаа амьсгалыг сайтар мэддэг. Тэгээд дэггэн ва ассасанто дэггэн гэдэг нь урт гэсэн. Урт амьсгалж байх үед дэггэн ассасамеди пажанати. Урт амьсгалж байх үед урт амьсгалж байна гэдэг нь пажанагтэй гэдэг нь сайтар мэддэг гэсэн. Өөрөөр хэлбэл яг урт амьсгал орж байгаа үед яг урт амьсгал амьж байна гэдгийг яг яс тус сайн мэддэг гэсэн. Дэггэн ва пассасанто богино амьсгал авч байх үед дэггэн пассасами эди пажанати. Богинохон амьсгалыг авч явах үед богино амьсгал авч яана гэдгээ маш пажанати гэдэг нь маш сайтар мэдж байна гэсэн үг тийм. Ассасанто богино амьсгалыг авч байх үед рассан ассасами дэ пажанати. Богино амьсгалыг авч байна гэдгээ мэдж байна. Рассан ва пассасанто богино амьсгалыг гаргаж байх үед рассан ва пассасами эдэ пажаати. Богино амьсгалыг гаргаж байна гэдгээ мэдж байдаг. Тэгэхээр энэ бол яг анапаны яг эхний хэсэг байгаач амьсгалыг орж байна гэдгийг мэддэг, амьсгалыг гарч байна гэдгийг яг тодорхой мэддэг. Яг орж байгааг гарч байгааг яг яс өөр анхааралд хандуулахгүйгээр орж байгаа гарч байгаа амьсгалыг алдахгүйгээр ингээд мэддэг. Ингээд сайн бяцлал одоо ингээд энэ бол бяцлаглын анапаны бяцлаглын эхний хэсэг байна шүү дээ. Энэ дээр ингээд яг орж байгаа гарч байгаа ингээд алдахгүй ингээд төвлөрөөд тодорхой хэмжээ тийм ээ тодорхой хэдэн хором одоо төвлөрхийг ямар каник самаади гэж хэлдэг. Агшин хормын самаади. Агшин хормын төвлөрөл байна шүү дээ. За ингээд энийг сайн хийгээ явж итэл цаашдаа юу болдог вэ гэхээр дараагийн шатна. Саббагая патисамведи ассисами ресаккати. Саббакая гэдэг нь саб гэдэг нь бүх гэсэн үг. Кая гэдэг нь бие гэсэн үг. Патисамведи гэдэг нь сайтар мэдрэнгэ тийм ээ бүхэл биеийг сайтар мэдрэнгэ ассасами ресаккати. Амьсгалж байна хэмээн мэдэрдэг. За энэ бол энэ юугаар одоо бяцлал анапаны бяцлал сайн хийгээд сайн төвлөрөд одоо сайн дараачийн шат руу ороод ирэхлээр яах нь вэ? Амьсгал одоо ингээд авч байх үед нэг амьсгал ингээд авахд тэр амьсгал бүхэл биеэр ингээд тарахад одоо дээрээс доош аваад доороос тийшээ амьсгалын нэг амьсгал биеэр гүйж шít. Тэрийг мэдрэнгэ ашигладаг гэсэн. Гайхамшигтай байгаас чинь бившна дахиад давхар ороод эхэлж шít тийм ээ. Тэгэхээр нэг амьсгал авахд байна уу? Нэг амьсгал авахд амьсгал агаараар би бүхэл биеэр ороод бүхэл биеэр тарахад тийм ээ. Тэгээ хөлийн үзүүрт хүрээд хөлийн үзүүрээс дахиад амьсгал нэг авах хооронд дээшээ хүрээд ирж байгааг энэ дээр сиккэтэй гэж. Энэ бол нэлээд амаргүй. Энэ байдалд бол тийм амар хөрөхгүй. Тийм ээ. Тийм учраас сиккэтэй гэдэг нь суралцдаг гэсэн үг. Анапаны бяцлал сайн хийгээд ирвэл ийм байдал. Тэгээ дараа нь яах нь саббагая патисамведи пассисами сиккэтэй. Бүх биеийг мэдэнгэ тийм ээ амьсгал гаргаж байна. Нэг удаа амьсгал авахд бүхэл биеийг мэдрээд бас бол энийг бас нэг тор бас тайлбарлаж болно. Нэг амьсгал авахд тийм ээ дээрээс доошоо хүрээд нэг амьсгал гарахад доороос дээшээ одоо бүхэл биеийг мэдрэнгэ. Өөрөөр тэр амьсгал ороод бүхэл биеэр тарахад энэ одоо хүчлэг хүчин бүхэл биеэр гүйж шít. Тэрийг мэдрээд хөлийн дуранд хүрлээ. Дахиад амьсгалыг гаргахад бүхэл бие мэдрэнгэ
одоо толгойн оройд хүрэх. Пассесами эдисиккати энд суралцдаг гэсэн үг. Ингээд энэ анапаны бяцлаглыг ингээд сайн хийгээд ирэхлээр аяндаа эн чинь випашна руу хөтлөд эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сиккати пасан баян кайсан одоо энэ дараачийнх нь бас одоо анапаны бяцлал хийгээд ирэхлээр мэдрэгдэх дараачийн шатыг хэлээд байгаа. Пасан баян кая санкарам. Пасан баян гэдэг нь одоо кая санкара гэдэг нь биеинд үүсэж байгаа одоо бяцлал одоо анапаны бяцлал хийж явах гэсэн биеинд сайхан муухай таагүй хөл гар өвдөл янз янзын мэдрэмж үүсэж яадаг. Төвлөрөл сайн болоод ирэхлээр энэ биеинд үүсэж байгаа санкара пасан баян гэдэг нь тайван амгалан болж эхэлдэг. Энэ өвдөхөй болоод биеинд одоо таатай мэдрэмж бий бол пасан баян гэдэг пасан баян тайван болж байгаа, сайхан болж байгаа, таатай болж байгаа кая санкара биеинд үүсэж байгаа санкараг биеинд үүсэж байгаа таатай мэдрэмжүүд пасан баян тайван болж байгаа, таатай болж байгааг мэдрэнгэ ассасаами дэсэккати. Амьсгал авах гойда биеинд таатай байдал үүсэж байгааг мэдрэнгэ амьсгал авдаг хэмээх юм байдал суралцдаг пасан баян кая санкаран биеинд үүсэж байгаа мэдрэмжийг таатай тайван сайхан аз жаргалтай болж байгааг мэдрэнгэ амьсгалаа гаргаж байдаг гэсэн. Эндээ суралцж байдаг гэсэн. Тэгэхээр анапана бяцлал яаж яана вэ? Яг хамраа орж гарч байгаа амьсгалыг хөтлөөд явж байтал саяын 2 шат давмждаг байна шүү дээ. Амьсгал авангууд нэг амьсгал хамраар орлоо бүхэл биеэр төгсөөр байгаад хөлийн үзүүрт хүрээд хөлийн үзүүрээс дахиад амьсгал гарах хооронд бүхэл тэр одоо биеэр орсон агаар одоо толгойн орой хүртэл ингээд явж байгаа нь мэдрэгддэг байна шүү дээ. Тэгээд энэ төвлөрөл ийм одоо маягаар төвлөрөөд явж байтал цаашдаа яах нь вэ? Биений хөл гарын өвдөд байдаг. Бүх юм алга болоод анапана бяцлал хийж байтал нөгөө таагүй байдал бүгд алга болоод биений одоо кая санкара биений санкаранууд нь намжаад биеийн таатай байдал бий болж байгааг мань бас пасан баян кая санкаран ассасами дэсэккати амьсгал авч байх үед биений таатай байдал үүсэж байгааг мэдрэнгэ тэрийг одоо амьсгалаа авдаг мөн биений таатай байдал үүсэж байгааг мэдрэнгэ амьсгалаа гаргадаг. Амьсгал гарах хооронд бүхэл биеийг тэгж одоо сайхан болгоод болж байгаа мэдрэнгэ одоо амьсгал орж гарахыг яах нь шүү. Энд суралцдаг. Энэ бол амаргүй шүү. Энэ дээр болвол нэлээд олон одоо бяцлал нэлээд сайн хийж ийм байдалд хүрэн. Тэгээд одоо анапана бяцлалыг сайн хийгээд ирэхлээр аянда биений энэ таатай байдал үүсэж ирнэ. Үүсэж ирж байгаа юм чинь энэний таатай байдал дээр таатай байдал болоод ирэхээр төвлөр сайхны мэдэрдэр нь төвлөр сайхан болоод ирэхлээр тэрнээс цаашаага самади руу орох асуудалд бол маш амархан болж эхэлдэг юм аа. Иди ажжатта ва кая но пассе бирати. Иди гэдэг нь ийхүү ажжатан гэдэг нь дотн талаас нь гадна талаас нь гэсэн үг шүү тий. Ажжатан ва кая биений гадна талаас нь кая но пассе биений гадна талаас нь ингэхөө ажиглан анапасна бяцлал хийн вихарат гэдэг оршдог тийм ээ. Тэгээд дараа нь бахитта гэдэг дотн талаас нь кая анапассе бихарати. Эхлээд яа нь бид нар бяцлал хийхдээ биений гадна талаас нь биений үүсэж байгаа мэдрэмжийг ажигладаг шүү дээ. Тэгэхээр энийг одоо бурхан машинд хэлээд байна. Оргил анапана бяцлал хийгээ явж байтал аянда биений мэдрэмжүүд мэдрэгдэж эхэлдэг. Тэгэнгუთ хүн яах нь биеинд одоо анапанагаа орхиод яах нь випашнаар ороод эхэлдэг байна шүү дээ. Тэгээд биений гадна талаас ажил гадна үүсэж байгаа мэдрэмжийг дагна биенийхээ гая анапассана хийгээд дараа нь дотн тал биенд үүсэж байгаа мэдрэмжийг мэдрэнгээ дотн тагшаа ордог. Өөрөөр хэлбэл одоо бид нар 11-ийн бяцлал сууж явах үед эхлээд одоо випашна бяцлал эхлэнгуут таагүй янзын мэдрэмжүүд үүсдэг. Тэгээд аницча мөнкус гэдэг ойлголтоо нэг хоромж алдалгүйгээр випашна тийм ээ бэлгүүнээ випашна бяцлалаа хийгээ явж итэл хэрвээ ямар нэгэн одоо сэтгэлдээ биенд үүсэж байгаа мэдрэмжийг өөрчлөх гэж оролдохгүйгээр сайхан мэдрэмж байсан ч яг л байгаагаар нь мөнкус гэдгээр нь ажиглаад тэрийг сайхны байнга тийм байгаасаа гэсэн сэтгэл огтхон ч үүсэхгүй. Мөн таагүй мэдрэмж гараад ирэхлээр тэрийг алгуулаасаа устаасаа гэсэн сэтгэл огт үүсэхгүй. Сэтгэл юу ч үүсэхгүй, өөр хэлэмж үүсэхгүй, хүсэл шунал ч үүсэхгүй. Зөвхөн мөнкус гэсэн гэлгүүн л үүсдэг. Мөнкус гэсэн гэлгүүнийг нэг секундч алдахгүйгээр хадгалаад ингээд яваад бяцлал хийгээд байх юм бол яадаг вэхэр яванда энгийн бүдүүн барахтай мэдрэмжүүд өөрөө тодорхой хугацааны дараа устдаад нарийн мэдрэмж болж хувираад эхэлдэг.
Тэгээд нарийн мэдрэмж болоод хувраа явжсаар байтал явандаа яадаг хөр эндээ бид нар мэднэ нарийн мэдрэмж их болоод ирэхлээр дээрээс доошоо доороос дээш нарийн мэдрэмжээ дагаад нарийн мэдрэмж өөрөө хурдан одоо урсгал маягийн ус толгой дээр ус асахаар ингээд ус жирэлзээд явдагтай адилхан тийм болоод ирэхээр нарийн мэдрэмжтэй хэсэгт ингээд дагаа ингээд яваад 2 удаа яваад 3 дахь удаага удаан яваад удаан явахдаа яах вэ гэхээр тэрүүн хурдтай явж явах үед зарим газар энгийн бүдүүн барагтай мэдрэмжтэй байгаа газар ч юм уу эсвэл энгийн мэдрэмж байхгүй газар нь бол одоо үлдсэн байдаг. Тийм газар нь 2 минут орчим ингээд зогсоод бас мөнгө хүсгэсэн ойлголттойгоор тэрийг огт алдахгүй ингээд төвчээртэй ажиглаад яваад байх юм бол тэгэхээр хурдтай 2 удаа удаан 1 удаа ингээд дахин яваад байх юм бол явандаа биений гадна талд хаа сайгүй хаанч очсон нарийн мэдрэмжтэй ингэж болдог. Тэгэхээр нарийн мэдрэмжтэй болсон ийм тохиолдолдоо шүү. Ийм тохиолдолдоо манай хүмүүс бид нар яадаг вөхөр анхаарлаа дотгошоо хандуулдаг шүү. Тийм учраас нарийн одоо Гоенко огшийн одоо бяцлалд маш сайн тайлбарладаг. Ийм болсон тохиолдолд ингийн шүү. Ийм болоогүй бол дараачийн үйлдэл хийж болохгүй гэсэн үг шүү. Хэрвээ гаднаасаа ажиглаад яваад байтал хаанч ямар энгийн бүдүүн барагтай мэдрэмж байхгүй бүгд нарийн хаан сайгүй жирэлцээр юмсан толгой урсгал маягийн хаанч халуун хүүтэн өвдөх барих энгийн мэдрэмж мэдэгдэхгүй тийм байхгүй ямар нэгэн харанхуй өрхөө байхгүй болсон үедээ анхаарлаа дотгошоо хандуулдаг. Тэрийг энд хэлээд байна. Ажжата гая тэг гаднах бие одоо гая кая анапассив хараатай явж хагаад дараа нь дотонд баяттава гая нопс дотонд талах бие дотонд талаас нь ажиллаад эхэлдэг. Тэгээд одоо энэ хоёр тустай эхлэж эхлээд гадна талаас нь ажиллаа нэг хэсэг явж байна. Дараа нь дотонд тгшоо орж байна. Дотгошоо ороод ингээд явж байтал бас яадаг вөхөр дотонд талын биеинд үүсэж байгаа дотор байгаа мэдрэмж ажиглаад ингээд явж байтал бас заримдаа энгийн мэдрэмжүүд гараад эхэлдэг. Энгийн мэдрэмжүүд гараад эхлэх үед яах ёстой юм бэ гэхээр тэр энгийн мэдрэмжүүд гараад эхлэнгუთ дотгошоо орхоо болчоод дахиад гадна биеийнхээ гаднаас ажиглаад биений гаднаа ажиглаж явжгаад биений гадна талд ямар ч энгийн мэдрэмж байхгүй болсон үед дотгошоогоо орно. Дотгошоогоо ороод дотгошоогоо дотор үүсэж байгаа мэдрэмжүүдийг мөнгө хүсгэдгийг ойлгоод ингээ ажиглаад яваад явж байтал аяндаа дотор бас нарийн мэдрэмжүүд болоод эхэлдэг. Энгийн мэдрэмж байхгүй болоод эхэлдэг. Тэгээд тэгжээд явандаа дотор бас энгийн мэдрэмж байхгүй бүгд нарийн мэдрэмжтэй болоод эхлэх үед ямар үйлдэл хийдэг вүлээ? Та бүхэн одоо мэдж байгаа 11 слайд дээр Гоенко огш тайлбарладаг. Тийм болсон үед тэгин шүү гэж. Гадна нь ямар ч энгийн мэдрэмж байхгүй бүгд нарийн мэдрэмж болчихсон. Дотгошоо ороод хандаад явж байгаад энгийн мэдрэмжтэй газар тогсоо 2 минут явсаар байтал дотор хэсэгт ч гэсэн ямар ч энгийн мэдрэмж байхгүй болсон үед яах ёстой вэ гэхээр одоо дээрээс доошоо нухсаар одоо анхаарлаа хандуулж яваад нухсан дотор ямар нэгэн мэдрэмжтэй байна уу гэдгийг ажиглах ёстой байдаг. Зөвхөн тэр болсон тохиолдол шүү дээ. Манайхан одоо бяцлал суусан хүмүүс заримдаа одоо болоог байхад л одоо дотгошоогоо орцсон гадна энгийн мэдрэмж байж ах чинь дотгошоо давч ороод тэгээ доторх нь орчихсон доторх нь бас сайн цэвэршааг байхад нухсаар ажиглаад ингээд яваад ингээд бүр ингээд холиамод гаднаас нь цэвэрлэл дуусчаад дотгошоо ордог. Тэгээд гаднахын цэвэрхэн бол чинь дотгошоо орж байна. Дотгошоо ороод ажиглаж байтал доторх нь бас бүгд нарийн мэдрэмж болоод дотор бас гадна доторгоо цэвэр болсон үед дараа нь нухсаар анхаарал хандуулж явуулдаг хоноо шүү. Дистралтай байх хэрэгтэй шүү. Энийг алгасаж төрүүлж явах бол хоройтой шүү гэдэг одоо бяцлагч нар сайн хэлээ. Энийг бол 10 хоногийн бяцлал дөндөө суусан хүмүүс алдаад байдаг учраас энд хэлж байгаа. За тэгээд нухсаар ингээ анхаарал хандуулаад ингээд явлаа. Бас нухсан ч гэсэн одоо энгийн мэдрэмжтэй газар зогсоод ингээ 2 минут тайхан яваад итэл яванд энэ нухсан ч гэсэн ямар энгийн мэдрэмж байхгүй бүгд нарийн мэдрэмж. Гаднад тэрчхээрээ нарийн мэдрэмжтэй. Дотн тэрчхээрээ нарийн мэдрэмжтэй. Тэгээд нухсаар одоо бүх юм нарийн мэдрэмжтэй болсон тохиолдолд яах вэ гэхээр одоо Гоенко огш бяцлагын одоо 9 өдөр тайлбарладаг тайлбардар гардаг. Тэрний юу гэхээр үнэхээр миний бие газар сайгүй нээгдэж өгөө юу. Яг газар сайгүй одоо бүгд нарийн мэдрэмжтэй болчихсон тийм ээ. Одоо бие маань ийм сайхан цэвэрхэн болж өгөө гэдгийг онохын тулд яах вэ гэхээр тодорхой цэг урьдчилсан төлөвлөгөөгөөр анхаарлаа тодорхой нэг цэг дээр аваачаад төвлөрүүлдэг. Биенийхээ хаа нэгэн хэсэгт яах нь хурууны өндөгний дээтэй газар анхаарлаа аваачаад ингээд төвлөрүүлээд яг хандсан газарт очиод яг тэр хурууны цэгийн дээтэй анхаарлаа төвлөрөнгөт яг тэр газар мэдрэмж мэдрэгдэх ёстой. Тэгээд тэр мэдрэмжийн яг тэр газар дээр тогтох ёстой. Тэр яг төвлөрсөн тэр цэгийн хэмжээнд л үүсэж байгаа мэдрэмж дээр л анхаарал чинь төвлөрчих ёстой хоноо ш. Иш тийш явахгүйгээр. Тийм байж чадж байгаа бол одоо чиний бяцлал одоо сайн боллоо гэсэн үг юм аа. Тэгэхээр энийг энд хэлээд байна. Иди ажжаттан вага ийхүү ажжаттан гадна талд нь гая напсээ хараад биеийг биенд дагна харж оршдог тийм ээ. Дараа нь баяттай вагая
биеийг дотн талаас нь одоо кая пассаны харж оршдог. Дараа нь яаж вэ? Ажжата баята. Гадна дотнгүй гэж ажжата гэдэг нь гадна, баята гэдэг нь дотно гэсэн. Ажжата баятава кая. Өөрөөр хэлбэл одоо гаднаас нь цэвэрлээ дууслаа. Бүгд нарийн мэдрэмж болсон. Дотгошоо ороод тэгш орших чадвартай явсаар байтал доторх нь бас бүгд нарийн боллоо. Тэгэнгүүт дараа нь яах нь гадна дотно хоёулыг зэрэг ажигладаг байна шүү. Дээрээс доошоо явахдаа яах нь одоо толгойд гоён гогч тэрих гоё тайлбарлаа. Стаканта усан руу ингээд нэг одоо будаг асахад будаг ингээд тэр стакан авсаа тэр чигт нь өөрийнхөө өнгөнд туургаад ёроолд нь хүрдэхтэй айдхан шиг. Урд нь бол гаднаас нь ажиглаж сканерд ингэж явж байсан бол одоо яа дараа нь дотныг ажигласан. Одоо гадна дээрээс доошоо ингээд хоёр тийш явахад гадна дотнгүй мэдрэгдээд явдаг гэсэн. Тэ. Энэ бол бас нэг одоо анапан бяцлаглалын бушна бяцлаглалын нэг шатыг энд бол тайлбарлаад байгаа. Ингээд гадна дотнгүй ингээд ажиглаад кая анапассаны вихарати гэж. Самудая дhamмана пассиваха вихарати. Одоо энэ болохоор нөгөө ведна одоо мэдрэмж гэдгийг л бол одоо тайлбарлаад байна шүү дээ, тийм ээ. Самудая гэдэг нь үүсэж байгаа дhamмана пасси номыг ажиглангаа одоо өөрөлд мэдрэмж үүсэж байгааг нь одоо дам анапасси харна биеийг харна оршдог. Самудая вая дhamma. Эхлээд мэдрэмж үүсэж байгааг бид нар мэдэрдэг. Дараа нь вая дhamma пасси. Одоо устдах одоо номтой зүйлийг ажиглангаа биеийг дагна оршдог. Дараа нь яах вэ? Мэдээж бяцлал хийж явах үед мэдрэмж үүсэж байгааг мэдэрдэг. Дараа нь яадаг вэ? Устж байгаа мэдэрдэг. Явцын дунд яах вэ? Нөгөө нарийн мэдрэмжтэй бол ирэхлээр яах нь үүсэн гут устж байгаа нь бүр зэрэг мэдэрдэг явдаг гэсэн үг. Тэгэхээр энгийн мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр яг үүсдэг. Нэг хэсэг байдаг. Тийм ээ. Тэгэхээр дараа нь яах нь устж байгаа мэдрэгддэг. Сүүлдээ яах нь самудай вай үүсэж байгаа устж байгаа нь зэрэг ингээ мэдрэгдээд явдаг. Тэрийг ажиглангаа биеийг даган харж оршдог байх нэ бишна гэдэг. Энэ маягаар одоо бидний биенийхээ ажиглаад гаднах мэдрэмжээ мэдрээд мөнх хүсэйн ойлгоод тэгээд отгошоо ороод ингээд энэ бол банк шатыг сая одоо ярьж ш тийм ээ. Банк шатанд хөрөөд ингээд хөрөөд ирэхлээр бол үйлийн одоо санкара ингээд устж байгаа нь бол ингээд мэдрэгдээд явна. Тэгээд ингээд цаашаа явж атал атти каё гэдэг. Атти гэдэг нь байна гэсэн үг. Каё гэдэг нь би гэсэн үг. Ингээд биеийн одоо мөнх хүсгэсэн ойлголттойгоо бие ажиглаад яваад ирэхлээр яадаг вөхөр би байна гэдэг нь бол зөвхөн би байна гэдэг тийм сати тийм ээ. Панасса түүний сати өөрөөр би байгааг зөвхөн би байна гэсэн ойлголтод үлддэг гэсэн үг. Сати бажжи патитай хоти. Өөрөөр биеинд дагаа явж байгаа чинь биеинд үүсэж байгаа мэдрэмж ажиллаж явах үед би байгааг зөвхөн мэдэрнэ. Хиний биш, миний биш, чиний бие биш те сайхан биш, муухай биш. Зөвхөн би байгаа гэдэг мэдэрнэ. Яг тэр мэдрэмж байгаа тохиолдолд одоо би байна гэдэг чинь мэдрэмж байна гэсэн үг. Үйлөөр дуусахгүй бол мэдрэмж бол байж гэнэ гэсэн үг. Тэгэхээр аттикаёд энэ бол бас нэлээд өндөр шат тий. Өөрөөр хэлбэл тухайн хүний сэтгэлд уур хилэн үүсгэ болчдөг, хүсэл шунал үүсгэ болчдөг. За би байна. Биенд мэдрэмж үүсэж байна. Тэр бол өөрөөр хэлбэл үйлөөр дуусах хүртэл мэдрэмж байна гэсэн үг. Гэгээр л хизээ хөрхөө гэхээр одоо үйлөөр дуусах үед. Үйлөөр дуусах үед мэдрэмж байхаа болчдөг. Тэгэхээр одоо нөгөө уурлахгүй, уурал санкаар үүсэхгүй, хүсэл шунал үүсэхгүй зөвхөн одоо мэдрэмжээр ажиглаад ингээд сатита өнгөрсөн бэлгүүнтэй ажиглаад яваадахаар сүүлдээ яах нь одоо шинээр үйл өөрөөсөхгүй дандаа хуучныг устдахыг л хүлээхээс өөр аргагүй болт гэсэн. Тэгэхээр яах нь би байна, биенд үүсэж байгаа мэдрэмж байна гэдгийг ингээд зөвхөн ажиглаад тэрэнд огт дурлсан юм байхгүй, дургуутсан юм байхгүй, биетэйгээ ингээд оршдгоо гэсэн. Атти каё ити панасса сати бажжа патита хоти. Атти гэдэг нь байна гэсэн үг, каё бие гэсэн үг. Би байна гэх хэмээх тэр хүний панасса түүний сати тийм мэтхүүн, яг мэтхүүн чадвар нь бажжа сайтар тогтно оршдгоо гэсэн. За би байна. За үйлөөр дуустлаад харахаас өөр арга байхгүй болчихсон шүү дээ. Тэ. Хати бажжа хоти яав дэва няна маттая. Пати сати маттая. Аниссатажа вихарати наажа гинжилогэ. Одоо наажа гинжилогэ падияти. Энэ бол одоо гэгэрлийн шатыг л одоо орхон багшуудаа энэ тайлбарлаад байна л да. Энэ нөхөр одоо тэр нөгөө биеийг дагна хараад мөнх хүсээ атапи сампажано сатима винее логи абичаад энэ байгаад одоо суугаад ирэхлээр яах вэ гэхээр
аттигааёоти сати панас сатис панчпатата хоoti яавад яя няанаматтаая. Ерөөсө одоо гэгэр хүртэл зөвхөн мэдэх төдий. Тэг мэдэх төдий. Миний би, чиний би, сайхан би, муухай би, тэг энэ арилаасаа устаасаа гэсэн зөвхөн би байна гэдэг энэ сати одоо энэ ойлголт зөвхөн оршдог. Сайхан би, миний би тэ гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн за би байна. Бинд үсэж байгаа мэдрэмж байна. Энийг зөвхөн мөнгө гэсэн бэлгүүнтэйгээр ажиглалаа. Тэгээд зөвхөн би байна гэдэг тэр сатил үлддэг. Тэгээд энэ би дотроо наажа гинжи логэ упадээд энэ биеийн дотор үүсэж байгаа ямар нэгэн мэдрэмж бие хийгээд биенд үүсэж байгаа мэдрэмжинд яах нь вэ? Ямар нэгэн одоо уурлах, хэнэглэх, дургуутсах сэтгэл огт үүсэхгүй болдгиймаа гэсэн үг. Эмопеко беккаве бекку кая каяно бассай бихарати. Кая анупассана гэдэг бол ингэж хийдээмаа. Амьсгалыг ажиглаад явж байтал амьсгал нь өөрөө цаашаа хөтлөөд биеийн амьсгал бол биений нэг хэсэг шүү дээ. Амьсгал биений нэг хэсгийг ажиглаад явж байгаа амьсгал нь өөрөө одоо мэдрэмж рүү хөтлөөд мэдрэмж нь өөрөө амьсгал бие хоёр нь хамт явсаар байгаад гэгэрлийн чадамт хүргэж юм аа гэдэг. Өөрөөр хэлбэл энэ одоо жишээгээр одоо Сатипатаны бяцлал сууж байгаа бяцлагч нар маань энэ одоо ингээд энэ бүлэгтэй адилхан дараачийн бүлгүүд яг бүгд ижлэх нь яг ийм одоо зарим газар болохоор яа одоо мэдрэмжийг ажиглаж явж байгаа л цагийн шатууд ингээд дараалал гэгэрэл хүртэх шатыг ингээд явдаг юм шүү гэдгийг одоо та хүн тайлбарлаж байгаа маа. Тийм учраас Махасатипатан сударт одоо сууж байгаа хүмүүс байна. Энийг жишээг одоо ойлгоод Махасатипатан судрын хуурсанд сууж байх үедээ судраа бас завтаа цагуудаар маш сайхан шаргуу одоо англи монгол одоо тэр юу орчуулгатай сайн тулгаж уншиж ойлгох хэрэгтэй. Дээрэс нь мэдэхгүй байгаа өглөө байвал багшаасаа асууж лавлаж 8 хоногийн Сатипатан сууж явах үедээ мэдээж бяцлагын цагуудад яг бяцлагаар яс хийх хэрэгтэй. Бяцлагын цагуудад бол энэ ном судраа уншиж болохгүй. Амралтын цагуудад бол энэ ном судрыг уншиж ялангуяа номын айлдар гонх өгч айлж явахд бол маш анхаарлаа сайн сонсоод тэгээд энэ одоо айлж байгаа өгөөдийг бол маш сайхан ялангуяа саяын одоо хамгийн сүүлчийн тэр одоо бяцлагын шатуудыг одоо тайлбарлсан одоо хэдэн өгүүлбэрүүдийг бол бүгдийг сайхан цээжлэх хэрэгтэй. Гая но пассе бихарате атапи сампажано сатима винеологи абижадо манасан. Тийм ээ. Тэгээ энэ бүх шатуудыг одоо пасан баян гая санкар ингээд эдний бүгдийг сайхан ингээд сайхан цээжл сая миний хэлсэн хүртэл бол цээжлэх хэрэгтэй л гэж би хэлээд байна. Цээжлээд хэлээд ойлгоод авчвал энийг сайн тогтоогоод авчвал хойшоо явж байгаа юмуд дахин давтагдах учраас ойлгомжтой байх. Тэр дөрвөн одоо сэтгэл биений талаар одоо дараа нь ведна мэдрэмжний талаар явна. Дараа нь сэтгэлийн талаар явна. Дараа нь сэтгэлд үүсэж байгаа номын талаар ингээ явж байгаа нь болохоор одоо бүгд ижлэх юм давтан одоо өөр талаас орж иж байгаа боловч бүгд ижлэх нь энэ орохтол ижлэх явдаг учраас энийг сайхан одоо эхнээс нь сайхан одоо ойлгоод бас файлын үгийг одоо сайн ойлгоод тогтоо цээжлээд файлыгаар нь энэ хүртэл нь бол сая миний ойсны хүртэл цээжилчих хэрэгтэй. Тэгэх юм бол хойшоо судрал ойлгомжтой болно л гэсэн.